За өглөөний мэнд манай ARC Academy болоход ердөө баг 7 хоног хүрэхгүйдээ хугацаа үлдсэн байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би ерөнхий манай тэмцээний ерөнхий шүүгч Монгол Улсын шгшээ багийн дасгалжуулагч Дорж Палан багштайгаа ярилцж байгаа. За Дорж агшийн минь камер нөөхгүй болохоор ингээд ярьчих. За Дорж агшаасаа энэ удаадаа хоёрхан асуулт асууя. Эхний асуулт нь болохоор бидний удирдамжийн 6-гийн 3-таагаа мэрэгжлийн тамирчдыг оруулахгүй гэсэн заалт байгаа тий агшаа. Ер нь бол яг мэрэгжлийн тамирчид гэж ямар одоо хүмүүсийг оруулж байгаа вэ? Тэрний талаар та нэг тайлбар өгөөч. За сайн байцгаана уу. За та бүхэнд өдрийн өдрөгье. За ИКТ-ийн 2023 ARC клубс зохион байгуулж байгаа энэ хүү тэмцээнд энэ жилийн хувьд бол зөвхөн одоо гүйл сонирхогчдын дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ мэдээж эрүүл мэндийн гүвч нараа дэмжиж байгаа хэрэг илүү олон эрүүл мэндийн гүвч нарыг бий болгохыг зорж байгаа манай ARC клуб тийм. Тэгээд дараа жилээс мэрэгжлийн тамирчид орж ирэх байхаа. Тийм үд хаалга нэгдэх байх. За мэрэгжлийн тамирчин гэж одоо бас юу ярьж байна вэ гэхээр одоо Монголын үндэсний шгшээ баг болон ямар нэг холбоо одоо мэрэгжлийн гүйлтийн холбооны тэгдэг шгшээ багийн одоо тамирчид энд хамрагданаа. Энэ нь болохоор зэрэг олимпийн төрөлд ордог зай төрөл, задгаа зай төрөлд Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнд одоо тусгаал нь одоо нэг зай төрөлд дагнан хичээлж байгаа олимпийн циклээр дагнан хичээлж байгаа ийм одоо спортын цол зэрэгтэй олон улсын хэмжээний мастераас спортын цол зэрэгтэй ийм тамирчдыг мэрэгжлийн тамирчид гэж үзээд байгаамаа. Тэгээд мөн одоо нөгөө задгаа зай төрөлгээд олимпийн төрлийн задгаа зай төрөлд Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнд бэлтгэгдэж байгаа залуу тамирчид бас энд бас хамрагдаад явах юм аа. Тий. За тэгэхээр яг энэ тогтмол хичээлж байгаа ийм залуу тамирчид бол мэдээж одоо байнгын бэлтгэл сургуультай тасахгүй байнгын бэлтгэл сургуультай болохдоор одоо энгийн одоо эрүүл мэндийн гүвчт одоо энэ тамирчид хоорондын ялгаа бол их асар их зөрүүтэй гарах болохоор энэ удаагийн тэмцээнд бол одоо мэрэгжлийн тамирчдыг оруулахгүй байх. Тэн дээр одоо би өөрийн бие хяналт тавьж ажиллана гэж бодож байна. За багшаасаа асуух хоёр дахь асуулт нь болохоор ер нь Японд манай монголчуудаас бас ИКД тэмцээнд орж исэн хүмүүс байдсан байлээ. Тэгэхээр манай багшаас Японд ахта ИКД-ний нэг том тэмцээнд орж исэн гэсэн тэмцээнийхаа талаар ер нь жоохон ингээд бацаад ярил та нэг сэтгэлээсээ яриач. Тэмцээнд ИКД-ний тэмцээнд би 2017 онд Японы Ибара гэдэг одоо нөгөө Хирошима мужийн Ибара гэдэг жижиг хотын тийм аврагын шалгаруулах ИКД-ний тэмцээнд бас нэг багаас орж исэн байдгийн тий. Тэгээд ИКД-ийн гүйлт бол яг нэг багийн спортыг яг одоо нэг хүн бүрийн бас нөгөө нэг хичээл зүтгэлээс шалтгаалдаг болохоор бас чухал тийм гоё багийн спорт гүйлтийн төрөлж гэсэн яг багийн спорт болж ингэж ажиллах багаараа илүү ингээд тотно одоо багийн зохион байгуулалт ямар байх вэ, хин хэнийг хаана гүйлгүүл манай баг амжилт үзүүлэх үү гэдгээ багийн тактикийг бол одоо багууд бол дотроо маш сайн боловсруулсан байх хэрэгтэй. Миний хувьд бол тухайн тэмцээнд бол гараанаас гарч 3.6 км-т гүйжсэн. Тэгээд тухайн тэмцээнд манай баг нэг амир байр эзлээгүй ч гэсэн би бол 3.1 дээр 1-р гарааны ялагч болсон болохоор намайг бас одоо тухайн тэмцээний 1-р гарааны ялагч гэж шагнаж урамшуулахад одоо манай багийнхан бол бүгдээрээ яг багаараа медаль авсан юм шиг тэгж баярч хөөрч хүлээж авч ийсэн. Тий. Тэгэхээр ерөнхийдөө л багийн спорт тэгэхээр аль одоо хүнийг ямар зайд оруулах вэ? Багийн маш том тактик байдаг шүү. Тэгэхээр багийнхаа тактик дээр бас бүгдээрээ сайн ажиллаад тэгээд оролцоороо тэгээд амжилт хүсье. За, Доржоо багштай баярлалаа. За, ингээд удахгүй өнөөдөр нэрээ бүртгэлийн хугацаа хаагдж байгаа. За, тэгээд 5 сарын 14-нд техникийн зөвлөгөөний хурлыг 10 цагаас спортын төв ардны хурлын заланд хийхээр орсон. За, тэгээд
эх 7 өдрийн хагасаа өдөр буюу 5 сарын 20-нд цөмөрөө тэмцээний үеэр уулзцаая. Тэгээд асуулт тодруулах. За. Нэмээд бас нэг хоёр үг хэлэхгүй бол энэ болох юм. Мэргэжлийн тамирчид гээд спортын цол зэрэгтэй тамирчид гээд яриад байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр энэ дээр болохоор зэрэг одоо маструудын ангиллаас одоо спортын цол зэрэг хүрсэн одоо гүйгчд маань мэргэжлийн тамирчид бас орохгүй шүү. Энийг бас анхаарах хэрэгтэй. Яг энийг хэлээгүй тийм. Маструудын ангил гэхээр зэрэг одоо 35-аас дээшээ хэд толын Морпон гүйлтээр одоо спортын цол зэргийн болцол хангаж байгаа тийм гүйгчд маань бол энэ мэргэжлийн тамирчин гэдэг ангилд бас орохгүй байгаа. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүр гэвэл парагийн бас ангиллын хүмүүсийг бас энэ дээр ярих хэрэгтэй гэж бас бодож байгаа. Яа тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бид нар бас өнөөдөр ингээд яг одоо яг энэ уралдаанд зориулсан тийм бас нэг ангил гаргаж ирж чадсангүй. Гэхдээ яг гүйлт сонирхогчдын дунд бол хөгжлийн бэрхшээлтэй одоо тамирчин зүгээр яг ороод гүйлт хийхийг бол боломжтой зүйл гэж үзэж байгаа юм. Яг тэгвэл мэргэжлийн одоо элит тамирчдууд хөгжлийн бэрхшээлтэй гүйгчнэр ороход бол одоо мэргэжлийн тамирчтай хаанч хүрэхгүй шүү дээ. Мэдээж тэгэхээр яг эн чинь эргээд яг гүйлт сонирхож байгаа одоо гүйлтийг хичээлж байгаа энэ гүйгчдэд дундаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оролцуулаад баг дотор хуваарлаад явах боломжтой гэж үзэж байгаа. За манайхан тэр нэг удирдамжин дээр байгаа 6-гийн 3-ыг одоо сайн ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгээд хэрв магадгүй мэргэжлийн тамирчин дээр оруулаад мэдүүлгээ өгсөн байвал бас энийгээ засах боломжтой байгаа. За ер нь бол багууд одоо техникийн зөвлөгөөн хүртэл мэдүүлгээ олоод нэг удаа засах боломжтой болохоор хэрв одоо доржоо агшин хийсэн яг мэргэжлийн тамирчид орсон бол тэрийг бас засаарай гэх юм. Хэрв орсон тохиолдолд бид нар шууд багаар насж байгаа тий доржоо агшаа. Тий багаар насж байгаа. Тэгээ би өөрөө нөгөө хяналтаа бас тавиа явчихна. Тэгээд манай Монголд ч бас тэг гүйлтийн юугаар бас нэг амар олон тамирчид өндөр түвшний тамирчид бас байхгүй л дээ. Гэхдээ би бол бас хэсэг тамирчтай бол мэдэх байх. Тэгээд яг одоо тийм баг гараад ирэх юм бол тэг эртлэн бас багтаа өөрчлөлт хийгээрээ. Тэгээд өөр асууж тодруулах зүйл байвал те бас эргээд бид нар л холбогдоод цаг тухай тэмцээнээс өмнө энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. За доржоо агшин камер одоо орж шүү дээ. За доржоо багштай баярлалаа. Тэгээд цөмөрөө техникийн зөвлөгөөн дээр олцгаая тий. Тэгээ. Баярлалаа. За